За гендрийн тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлан гаргасан. За энэ хуулийг хэрэгжүүлэх дунд шатны хөтөлбөрийг засгийн газрын хуралдаанаас батллаа. Гендрийн үндэсний хороог ерөнхийдөө дахалдаг. За гендрийн асуудлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар өнөөдрийн хуралдаанаар нухацтай ярилцжээ. За 1990 оноос хойш өрх толгойсон эхчүүдийн тоо 5 дахин өссөн. За эрэгтэйчүүдийн нас баралт залуучсан гэсэн судалгаа байдаг байна. За ингээд үндсэндээ бол гендер гэж ярихаар эмэгтэйчүүдийн асуудлыг голчлон ярьдаг. За дээр нь бол бүр цаашлаад эмэгтэйчүүдийн улс төрөлх оролцоог одоо нэмэгдүүлэх талаар ярьдаг нь бол төдийлөн одоо оновчтой биш юм а. Ерөөсөө эмэгтэйчүүдтэй холбоотой гарч байгаа энэ бүх асуудлын цаана бол эрчүүдийн одоо нийгэм дэслэх байр суурь тэдэнтэй холбоотой асуудлууд мөн юу суурь нь болж өгдөг гэдгийг бол цаашдынхаа одоо хөтөлбөрийг хэрэгжүүлж явж дахийг анхаарах ёстой гэдгийг бол хуралдаанаар хэлжлээ. Тэгэхээр яагаад одоо эрэгтэйчүүдийн асуудлыг ярьж байгаа нөхөр ерөнхийдөө өрх толгоос эхчүүдийн тоо нэмэгдэж байгаа. Энэ үзэгдэл нь бол нэлээд санаа зовоосон асуудал. Тэгэхээр энийг яаж одоо багасгах уу гэдэг дээр бол тодорхой бодлого явуулъя. За ингээд эрчүүдийн асуудал дээр одоо 3 зүйлийг бол голлож анхаарч ярьж байна. Ялангуяа эрэгтэйчүүдийн одоо 20 орчим хувь нь бол архин донцсон. За дээр нь бол эрэгтэйчүүдийн нас баралт бол их залуужж байгаа. За 3 дугаарт нь бол гадагшаа одоо хамгийн хүнд хүчээр ажилдвал эрчүүд олноор явдаг. Энэ бүхэн нь бол өрх толгоос эрчүүдийн тоог нэмэхэд одоо гол нөхцлүүд нь болж байна. Тийм учраас энэ дээр хэлсэн 3 зүйлтэй хэрхэн яаж одоо тэмцэх үү? За эрчүүдийн боловсролын асуудлыг ч гэсэн анхаарч боловсролын асуудлыг дээшлүүлэх асуудлаар ямар алхам хийх вэ гэдгийг бол энэ дунд хугацааны хөтөлбөрөөр бол нэлээд нухацтай хэрэгжүүлэх ийм асуудлыг хилцэж өнөөдрийн хурлаар дунд шатны хөтөлбөрийг бол батллаа. За энэхүү гендер гэсэн ойлголт зөвхөн эмэгтэйчүүдтэй холбогддог бус энэ асуудлын цаана эрчүүдийн нийгэм дэслэх байр суурь тэдэн рүү чиглэсэн асуудлыг дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд илүү анхаарахаар засгийн газраас шийдлээ. За гендерийн тэгш бус байдлаас үүдсэн нийгмийн сөрөг үзэгдлүүд буурахгүй зарим талаар шинэ асуудал гаргасаар байгаа нь гендерийн эрхтгч байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх санаачлах хүсэл зориг үндэсний болоод орон нутаг салбарын түвшинд хангалтгүй гэж үзэж байгаа юм байна. За энд засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ хуулийг хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөгөөг эрчүүдийн асуудалд анхаарлаа хандуулахаар хэрэгжүүлэхээр болж батллаа.